Сайхан ичүү тийм ээ. Энэ онгоцыг зохион бүтээсэн Андрей Николаевич Туполев гоё биш онгоц нисч чаддгүй юм гэж хэлсэн билээ. Харин энэ онгоц бол ниссэн. Бүр яаж ниссэн гэж. Нэрээ ингээд Чикалов, Байдуков, Биляков гурван жолоодсон энэ онгоц Москвагаас Америк нэгдсэн улсын Портленд хүртэл хэдэн цаг тасралтгүй ниссэн гэж та бодож байна. Хүн сонсогдтол хэлчихээ айлтгүй. Өөрийнхөө сэтгэн бодох чадвараа нэг ашиглаад үз. 63 цаг. 63 цаг дулаалгагүй, зайгүй, агаар муутай нөхцөлд ниссэн байгаа юм. Яг энэ 63 цагт л тэд энэ дэлхийг бөөрөнхий болгосон юм. Дэлхийг тойрсон аяллаа эзэд